Арс нам түүхэнд ийм замбраагүй хурал хийжсэн юм байхгүй бах та өөрөө мэдчихэж байгаа бах. Одоо энэ олон хүний ихтгэл үнэмшлийг тээсэн тий энэ үндэсний хэмжээний нам байж нэр дэвшүүлдэг хурлаа хүртэл зохион байгуулж чадахгүй ийм замбраагүй болгож шин үнэхээр харамсалтай байна. Танд тийг санагдчихж байна уу? Нэр дэвшилтээр та ямар байрсан бэ? За энэ ч одоо би өөрөө намын дарга байсан. Нэгдүгürt намын дарга гэдэг юм уу намын удирдлагад бол манай намын хувьд бол зовлон их байдаг. Тэгэхээр зовлон их тахан дүүсээ ирчих заа юу. Та нарын яг ингэж өнгөцгөө харахаар замбраагүйтай ингээд ингээл харагдж л байгаа. Гэхдээ нөгөө талаас манайх нэг хүн одоо дохин гут бүгдээрээ зэрэг гараа өргөдөг мөрөгдөг. Тим юм чи алгуулгыг гэж гарч ирсэн хүч учраас манад тэр байд жахан чөлөөтэй байдаг. За тэгтээ бас чөлөөтэй байна гэдээ одоо хэтэрхий одоо дураараа дүргэх нь юу юм. За энэ хоёрын завсар дээр л явахыг бол намыг авч хурлаг гэж хэлнэ. Хэцүү. Би 6 жил намын дараа хэлсэн шүү дээ. Тэгээ надад тэднийг одоо тэгчлээ ингэчлээ гэдэг юм байхгүй. Хүн бүхэн таарсан шийдвэр хаач бас гардгүй л байхгүй юу. Ардын намдарч харахгүй байгаа шүү дээ. Ганцхан нөгөө нэг юу гэдэг дэг жайг нь өөр учраас манайхан гарч ирээд хэлцдэг. Нөгөөх нь хасагдсан ч гэсэн тонгоогоо тэр шалан дээр суучдаг нэг иймэрхүү л нэг юм байх шүү дээ. Тэгээд ямар нэгэн байдлаар одоо өрсөлдөөнд гомдгсод байх нь тодорхой байна. Гэхдээ өнөөдрөөс одоо бас нэр дэвшихээр тодорхойсон хүмүүст нь одоо буцаагаад нэрээд чиж байгаа юм асуудлууд байна. Нэг талаасаа бас намаа бойкотлоод байна уу? Үгүй мэдгүй. Би хэн яагаад байгаа мэдгүй. Би шинэ өөрийнхөө хувьд ярихад би ямар нөгөө шалгаруулж барьдаг тэр ямар мөнгөлөний сонгон шалгаруулах комисс би тэрнийхэн гишүүн биш. Би улс төрийн зөвлөлийн гишүүн биш. Би зүгээр л одоо бол нэг гишүүн. Тэгтээ миний нэг онцлог нь бол би 6 жил намын дарга хийсэн учраас төвхтэй зовлонтой янз бүрийн юм бол мэдэж байна. Надад бол тэрний нэг буруу шахадах юм алга. Нэг иймэрхүү нөхцөл дундуур л бид нар явдгийг. Салтыг та хэр ирүүл гэж харж байна. Өөрөө ганц төмөр дарга өөрөө ингээд нэгд яаж ч хуу сонгогдох нэг номерт өөрийгөө аваачаа тавьсан. За тэгээд тэр дөрөвдүгээрт ямар ч дуршлаггүй охин өхнийг аваачаа тавьсан. Одоо тухайлбал танаас байр суурьч асууя. Цэнгүүн гэдэг охиныг жагсаалтанд оруулсан дээр юм уу? Эсвэл Наран Туяа гэдэг хүн байх ёстой юм уу? Энэ өөрөө ингээ эрүүл бус харагдаад 11, 12, 13-т дандаа компанитай мөнгөтэй хүмүүс аваачаа тавьсан. Хол дахиад тойрогт чи асуудал яагаад мандаад болохгүй байгаа. Яа мандаад тухайд бол гişүүдний яга мандахгүй болохгүй. Хол дахиад байхгүй. Би 12 онд жишээ намын дарга байхад 12 лөө. Тий. 11 би 8 оноос 14 хүртэл. Тэгэхээр би нэг удаа намыг сонгуульд авч орсон. 12 онд. Яг ийм байсан. 40 биш 28 хүн жагсаалтаар 48 хүн тойрог дээр үдсэн байхгүй. Тэрний жагсаалтыг гаргахад бас хэцүү л байсан. За нэг. Хоёрдугаарт би одоо энэ жагсаалтанд тэрнийхэн чанартай тэрнийхэн чанаргүй гэж хэлэхэд надад хэцүү. Яагаад гэвэл би тэр хүмүүсийг мэдэхгүй. Жишээ нь тэр Цэнгүүн гэдэг хүүхдээ би танихчгүй. Ардын намын тэр номер 1 дээр бичсэн хүн байлаа шүү дээ. Тэр инженер залууг би бас танихгүй. Тэгэхээр та нар байна шүү дээ. Тэр нь мундаг, энэ нь мундаг шийдгийг өнөөдрийн жагсаалт юу ч хэлэхгүй. Энэ жагсаалтыг нам нь ямар бодлогоор гаргасан. Одоо тэр сонгон шалгаруулж байгаа хүмүүсээс та нар асуувал тэдний үндэслэлд хэлэх байх. Надад бол тийм байхгүй шүү дээ. Би тэдний шиг уншаад уншаад тэг би ихэнх нь ярихгүй. Ардын намын жагсаалтыг ч би мэдэхгүй. Манайхны жагсаалтыг гүчи яа тийм хачин зөв буруу гэдэг үнэлт хийгээд байсан байх. Одоо энэ дахиад юу хэлчих. 12 онд бол тэр үед ярьж байхдаа бол намын дарга жагсаалтын номер 1 дээр бичигдээд намаа толгойлж орноо. Яагаад гэдэг ихлээр намын дарга нөгөө бүх тойргуудаар явж ажиллах шаардлага гарна да. Нэр дэвссэн нэг 48 хүнээ тэр үед дэвших шаардлага одоо ингэж очиж нөгөө аймаг бүхэнд хөрч ажиллах шаардлага гарсан учраас тэр үед бол алтан игнийг намайг бичигдсэн. Тэгэхээр одоо би хандгуур бичиж байгаа бас тэгж харж байна. Өөрөө ингээ бүх аймагуудад хөрч ажиллая, явъя. Намын нэр нүүр бол яг гэдэг ийм үүрэг хариуцлага өөр дээр нь ирсэн учраас ингэж. Тэгэхээр та нар юмыг ингээд бас ингээд нэг талаас биш ингээд янз янзын өнцгөөс харах гэж оролдох хэрэгтэй. Хоёрдугаар асуухтаа та нар надаас биш. Би надаас асуухаар би хуучин практикл яриа шүү дээ. Шинэ юм ярихгүй. Тэр сонгон шалгаруулах хороо
Тэгээд улс төрийн зөвлөлд өвбө хийж бас сайн мэдэхгүй. За тэр чинь мэдэхгүй шүү хөрхөөс. Өөрснөө баг зарим нь дэвшгүүгээл явж байгаа хүмүүс юу яах вэ? Тэгэхээр ингэж харна. Ер нь эцээс дөрвөн худлыг сайн муу болсныг 4 жил их хурлд гарч ирээд улс их хурлын хөгжлийн төлөө дээр нь хүмүүсийн ахуй амжиргааг монголчуудын ахуй амжиргааг дээшлүүлэхийн төлөө ямар шийдвэр энэ нам гаргаж эсвэл тэр гишүүн ямар одоо байр суурь илэрхийлж байснаар л дараа нь өгнө. Түүнээс өнөөдөр би инженер хүн орохоор манай парламент сайжирч гэж бас яахан танд чухал биш юм. Чухал. Арчснаа өнөөдөр ялах хэрэгтэй шүү дээ. Тэгээд ягаад ийм муухан харагдах юм хийгээд байх чинь та. Би муухан харагдаж байна гэж бодохгүй. Би тэд нар маань боломжийнхээ хэмжээнд л ажиллаж байгаа байх. Тэгээд энэ нэр дэвшилтийг илүү чамбааруулах боломж хөлбөр юм байсан уу? Эсвэл байгаа л энэ юм уу? Энэ дээр та устгах байлгүй. Яг ингээд зохион байгуулалтын хувьд гэдэг юм уу жаахан сайжруулах шаардлагатай юмуд харагдаж байна лээ. Гэхдээ ингээд бид нар чинь нөгөө өөрөө л биш бол өрөөлийг дандаа ингээд өөлж хараад идэг байхгүй. Тэгэд би өөрөө тэнд байж исэн хүн болохоор нэх өөлөд хараад их юм алга. Хэцүү хүсэлтээ өгсөн гишүүдээс та нар жишээ хэнээс сольчихоо сайжирна гэж бодож байгаа. Дахиад нөгөө нөхрөөс асуу үгүй тэрний чинь тэрнээс солио сайжрахгүй энийг ингэ сайжруулах ингээл өөр байдаг л да тийм хэцүү. Тэгэхээр би наанах хүсэлтээ өгсөн гишүүдээс одоо сонгуулийн хууль зөрчөөд хандив татвар авсан гэдэг ийм зүйл бас ярьж байна л да. Та жишээлбэл ийм хандив татвар өгсөн. Тэр худлаа яг би мөгөөгүй тэр зүгээр ингэсэн байлаа шүү дээ. Миний биш миний ойлгож байгаа нөгөө үндэсний бодлогын хороонд гишүүнээр орох гэж байгаа хүмүүс өвчиж Монгол тушаасан юм шиг байлаа. Би тэгж л ойлгосон. Надаас бол жишээлх юм бол нөгөө их хурлын гишүүд ингээд автоматар ингээд юу болдог. Үндэсний бодлогын хорооны гишүүн болдог учраас надаас тийм мөнгө төгрөг хийчихгүй яагаад ч. Таны залуучуудыг санагдаагүй тойрогт бас тавьсан байна. Энэ дээр ямар зүйл өгсөн байсан. Би хөвдөө бол одоо энэ сонгуул ямар байр суурь барьж байгаа гэхээр электр та нар бас харагдчих шиг байсан зарим нь. Би бол ингэж би тэнд очиж одоо дэвшмээр байна энэ төр гэдэг тийм бодол надад байх боловч би өнөөдөр тэгж хэл хийхгүй. Ойш олон дахин намайг арчснаа яалуулах сонирхол байхгүй. Байгаа учраас би юу гэж хэлж байгаа вэхээр жагсаалт нь бичиж болно. Сонгоныхон дэвшүүлэх гэсэн байлаа. Нөгөөх нь манай Эрдэнэт тийм ээ дэвшүүлэх гэсэн байл. Нам шийдвэрээ гаргачих. Би өнөөдөр энэ 6 жил намын дараа хийгээд Монгол Улсын ерөнхий сайд арчснаас хийвж байсан хүний хувьд тэнд очихсан газар ч л очие гэсэн ингээл сонгоо хайрхан дээр намайг гаргацсан байлаа. Би тэнд хэрүүл уруул хийсэнгүй өөрөө тэгэл миний бодолтой нийцчихлээ. Заавал одоо ер нь гарах боломжгүй тойрогт төхлийн тойрогт ер нь Арслан нам 7 хүнийг тавьсан гэдэг асуудлууд тавиад тэд нар надад дэвшихгүй гэдгийг илэрхийлээд яваад байна. Энэ дээр таны байр суурь юм бэ? Тэр өхлийн аз жаргалын маргалын хэд тогтооцсон. Би ерөөс мэдэхгүй. Таны яс сони мэрдэг. Би одоо сонгончин бол миний унган дүүрэг байхгүй юу? Би нөгөө их сургуулийн багшаа болоод 2 өрөө байр авахтаа анх сонгод байсан. Тэгээд 3 өрөө байрчул ингээд сонгон бол миний аягүй тийм хайртай дүүрэг. Юу яасан хөх тийм байхгүй. Залуучууд ер нь таны ер нь энэ юм ингээд тойрогтой бас энэ онцлогтой сонгуул шүү дээ тийм ээ. Залуу юм баг. Зүгээр тэр чих өөр байхгүй ингээд одоо энэ том тойрог дээр залуу хүмүүс ингээд харагдах танигдахад хэцүү. Над шиг ингээд олон жил болцсон нөгөө өгөж өгдөгөө нэг югзэр сараас юмнууд нь бол нэг ингээд мууч сайн 1000 хэлүүлсэн учраас нэг нэр усын тогтооод ингэдэг л баг. Тэгэхээр тэн дээр та нар манай залуучуудыг буруутгаад яадгийг. Сонгуулийн хуульчаас гинтгөө өөрчлөж байгаа шүү дээ. Тэгээд тэр боломжийг чинь манай залуучууд олгосонгүй шүү дээ. Тийм учраас би хэн нэг буруутгаад байх юм алга. Одоо энэ их уур дургу хөргөд байвал 60 хэдэл бас өөртөө ашигтай юм хийцэн баг. Зүг хардхад ямар юм мэдэхгүй. За болов одоо ингэ барьж аваад одоо шинэ нэрийг тогтоосон байгаа хэдий шүү.